Сайн бацхан өрхөм үзэгчтэй та бүхэнд энэ өдрийн мэндийг болон олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг Монголынхаа үзэсгэлэнт бүсгүйчүүдэд хүргье. UBS Global суугийн ажил амжилтын яриа нэвтрүүлгийн 11 дахь дугаар та бүхэнд хүрч байна. Ажиллаж хөдөлмөрлөж, ажил хөдөлмөрийнхаа үр шимээр амжилттай яваа зочдыг үзэгчтэйгээ уулзуулж, ажлын туршлага, амжилтын түүх, урам зориг хуваалцахыг бид зорддог билээ. Нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарын зочноор Comment Coach компани захирал Дашин Наран цэцэг мөн зочин хөтлөгчөөр Димитогийн Наран цэцэг хүрэлцэн ирээд байна. Сайн бацхан бүсгүйчүүдээ. Та бүхэндээ цаг зав гарган ирж манай нэвтрүүлэгт оролцож байгаад талархлаа илэрхийлье. Тэгээд өнгөрсөн ч гэсэн дөнгөж чөтгөрхөн болсон бас олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хоёр наран цэцэгтэй хүргье. Танаас өөрийгөө бас манай үзэгчдэд танилцуулахгүй юу гэж хүсье. Их сонир тохиолдол болж байна. Санамсаргүйгээр бас ингээд хоёр адилхан наран цэцэг гэдэг нэртэй бүсгүйчүүдтэй энэ дугаартаас ингээд оролцохоос хувь тохиол гарч байна. Би Өвсаймгийн угуулнуудын хүн тий. Тэгээд хэлний чиглэлээр л нэлээ боловсрал эзэмссэн. Францад би 1994 онд яваад 2002 онд Монголд ирж ирсэн. Энэ Францад байсан энэ жилүүдийн хугацаанд Франц хэлийг суралцсан. Тэгээд хэл уран зохиолоор би суралцсан. Тэгээд 2002 оноос хойш бол Монголд аялал жуулчлалын чиглэлд ажиллаж исэн. Тэгээд аялал жуулчлалын чиглэл гэдэг чинь айгүй улирлын чанартай учраас тийм ээ. Одоо 9 сараас 5 сар хүртэл ямар нэг юм хийх ёстой байдаг. Энэ дээрээ болохоор бид нар Германаас одоо гурил тийм ээ. Дэд зэрэглэлийн гурил тэгээд торт янз бүрийн одоо амтд бялууны бэлтгэлүүдийг оруулж иж бид нэр борлуулалт хийдэг. Тэгээд энэ Монголын зах зээл айгүй бага учраас тийм ээ хүн ам багтай учраас яг нэг чиглэлийг бариад хөгжүүлнэ гэдэг бол айгүй боломжгүй асуудал. Тийм болохоор бид нар бас нийтийн хоолны чиглэлээр ажиллаж байгаа. Миний хувьд бол айгүй шинэ мэргэжил. Тэгээд коучинг мэргэжлийг эзэмшихтэй би монголчуудад арай одоо дөхөм талаас нь ойлгуулахын тулд имижийн зөвлөх гэдэг чиглэлээр бас суралцсан. Тэгэл одоо ажиллаад явж байна да. Тэгэхээр нэвтрүүлэгтээ одоо коуч гэдээ ярьчихад бас болох уу? Тийм болно. Коуч бол Америкийн нэгдсэн улсаас гаралтай. Тэгэхдээ Францад тийм ээ Европт очихдоо дандаа коуч гэсэн нэрээрээ явж идэг. Одоо жишээлбэл Японд ч гэсэн коуч гэдэг нэрээрээ явдаг болохоор миний хувьд бол энэ коуч гэдэг тэр ерөнхий утгаар нь бид нар хэрэгэлсэн арай дөхөн байхаа гэж бодож байна. Үзэгчд маань бас коуч гэдгийг бас дасгалжуулагч, амжилтын дасгалжуулагч бас хөтөж гэдэг утгаараас ойлгоод бас явж байна тийм ээ. Тэгэхээр 2010 онд би Comment Coach компани байгуулагдаад нээлттэй ажилласныг санаж байна л да. 2011 онд тийм ээ. Одоо бас үйл ажиллагаа 2 дахь жилдээ явуулж байгаа. Би тэр үедээ бас их тийм бас олзуурхажсэн Монголд манаас юм хүмүүст сайхан үйлчлэгээ үзүүлдэг те маш шинэлэг юм компани байгуулагдаж байгаа юм байна гэдэг ингэж талархаж хүлээж авчихсан. Тэгэхээр танай компаниар сонин сайхан юу байна? Ер нь одоо яг зорьсон замаараа ер нь явж гэнэ үү? Монголд одоо энэ коучинг үйл ажиллагаа, үйлчлэгээ ер нь ямар хөө төвшөнд явж байна? Ер нь альва салбарт хүн ажиллаж эхлэхэд хамгийн анхны одоо мэргэжил те хамгийн анхны үйлдэлийг хийж байгаа хүмүүс нэлээд эрсдлийг хүлээж тэр ч утгаараа бас айгүйх хариуцлагатай тэ үүрэг хүлэгддэг гэж би ойлгодог. Яг тэгэхээр одоо жишээлбэл Европт бол коуч бол баг те борооны дараа ургасан мөнгө шиг олон болцсон тийм ээ. Тэгэхээр миний хувьд энэ мэргэжлийг эзэмшиж энэ багш нартай хамтарч ажиллаж байгаагийн хувьд би айгүй энэ ажлыг айгүй зөв эхлүүлж хэлсэн тийм ээ. Коуч гэдгийг айгүй тийм зөв талаас нь хүмүүст ойлгуулах талаар ажилласан болохоор би бол нэг тийм трактораар төрж байгаа юм шиг хүчийг бол хэрэглээгүй. Тэгэхдээ энэ 2 жилийн хугацаанд бол би айгүй амжилттай ажилласан гэж бодож байна. Одоо хүмүүс бол коуч гэдгийг ойлгож эхэлж байна. Жишээлбэл би бол багийн коучинг нэлээд сайн хийж байгаа. Тэгээ компаниудтай багийн коуч хийгээд яг монголчуудын хэрэгцээнд л тулгуурласан мэргэжил болохоор энэ бол цаашд бол нэлээд тийм амжилттай зорилгонд хүрчих замууд нь бол ингээд айгүй олон салаа зам бий болцсон гэж би бодож байна. Өнөөдөр монголчууд бол ингээд нүүдэлчин соёлтой болсон тийм ээ. Нүүдэлчин соёлыг бид нэр зүгээр л Улаанбаатарт ирээд байрлаж амьдарснараа нүүдэлчин соёлыг ингээд туучдгүй маа бидний сэтгэлгээ бол айгүй нүүдэлчин.
Тэгэл нүүдэлчд бол айгүй их хичээлүүтэй улсууд ямар нэг юмд баригдах шаардлагагүй. Хэрвээ баригдахаар болох юм бол морио унаал явчихдаг тийм ээ. Тэгэхээр энэ бол ингээд яг нийгмийн хүнийхээ хөгжлийн хувьд ингээд харах юм бол хамгийн анхдагч хэлбэр юм байна л да. Тэгээ бид нэр одоо ингээд 21-р зуунаас 20-р зуун руу явахгүй 22-р зуун руу явж байгаа учраас бид нар одоо баг болж ажиллах хэрэгтэй. Нийгэм бол угаасаа бидний нийгмийн хөгжил энийг шаардж эхэлж байна. Тэгэхээр ингээд тэр баг болж ажиллахыг манай монголчууд бол айгүй суралцах тийм ээ. Баг болж амьдрах тэр нөхцөлийг бүрдүүлж энэ нийгэмд амьдарч байгаа тийм миний эрх чөлөө таны хамрын үзүүрээр хязгаарлагдана гэдэг шиг тийм ээ. Яг нэг баг болж нэг чиглэл рүү харахад тийм ээ энэ коучинг ажил бол айгүй чухал үүрэгтэй гэж би бодож байгаа. Манай монголчууд чинь ингээд одоо яг нэгдээд ингээд ажиллахаар ганцаарчилсан тоглолт айгүй хийдэг. Тэгээд яг багийн коуч хийгээд эхлэхлээр тэр хүмүүс одоо 10 хүнтэй хүн баг байлаа гэхэд 10 хүн тис ондоо хүмүүс байсан ч гэсэн тис ондоо чанаруудаа нийлүүлээд ажиллахаар тэр багийн хүч болвол 10 мундаг ажилтнанд тарж ажилласнаас одоо 5 мундаг байгаад ажилласан айгүй илүү үр дүнтэй болох юм байна гэдгийг айгүй ойлгож байгаа. Тэгээд коучинг ажил бол хүн шүүмжилдэггүй. Тэгэхээр бид нар одоо багийн коучинг гэхдээ яадгүй гэхээр та нар нэг нэгэ өнөөдөр шүүмжлэхгүй гэдэг ингэхээр монголчууд ингээ нэг нэгэ магтахтаа айгүй энэ бол айгүй шин дасгал тэднэр байна. Тэгээ тийм болохоор энэ дэр бол айгүй сайн үр дүн гарч байгаа. Ер нь comment coach гэж нэрлсэн бас тэр нэрнийхээ бас учрыг таас тайлбарлаж болох уу? Ер нь com гэдэг нь ямар үгний товчлол байдгийг. За coach нь болохоор танаа ойлгомжтой байна тийм ээ. Communication and coaching гэсэн тийм нэртэй. Тэгээ com гэдэг харилцаа талдаа тийм. Тэгээ би яагаад энэ тал дээр айгуу сайн ажиллах хүсэлтэй байсан бэ гэхээр би Францын улс төрчдгийг би айгуу ойроосон гэж дагж идэх тийм ээ. Тэр Францих, Америкийн одоо дэлхийн нэртэй лидерүүд яагаад амжилтанд хүрч ийнү гэдэг тал дээр айгүй судалгаа хийдэг. Одоо миний мэрэгжилч гэсэн тэрийг шаардж эхэллээ тийм ээ. Тийм болохоор би энэ тийм ус төрчдийн communication тал дээр тийм харилцааны тал дээр хүнд одоо яаж лидер байх талаас нь тийм ээ. Тэрэн дээр би айгүй сайн түлхүү ажиллах учраас энэ бол угаасаа тийм яг энтэй холбогдуулсан нэртэй байсан. Коучинг гэдгийг болохоор яг бас яг Монгол хамгийн анх гаргаж ирсэн компани нэр бол коучинг тийм болохоор энэ дээр болохоор бид нар ерөөсөө миний компани хоёр нэрнээс миний үйл ажиллагаа ерөөсөө яг тодорхойлогддог тийм. Ер нь гадаадад энэ яг энэ коуч ер нь хэр их хөгжсөн энэ мэрэгжил хэр салбар юм болоо бас тийм шин биш үү эсвэл маш олон жилийн түүхтэй болсон байгаа юу? 1960-аад оноос Америкийн нэгдсэн улсууд ерөөсөө том тийм одоо групп компаниудын захирлууд бол ажилчтай бол ерөөсөө амьд машин гэж үздэг байсан байна. Тэгэл амьд машинтай үйлдвэрийн ажилчид бол ерөөсөө ажил хийх ёстой. Тэд нэр ямар одоо бүтээн байгуулалт ямар байдалтай ажиллаж байгаа хүүхний онцлог дээр ерөөсөө тэд нэр анхаардгүй байсан. Ажиллахыг л шаарддаг байсан. Тэгээд хоёр сэтгэл зүйчид гаргаж ирсэн юм байна л да. Одоо хувь хүн болгоны онцлог дээр та нар тохируулж одоо үйл ажиллагаагаа ингэж асууж онцлогт нь тохируулж ажиллуулж чадах юм бол энэ амьд машинууд чинь айгүйх бүтэмжтэй ажиллаж эхлэх нэ гэдэг тийм ээ. Тэгээд Америкийн одоо бизнесмэнүүд бол ер нь энэ коучинг гэдгийг 1960-аад оноос эхэлж ер нь хэрэгжилж эхэлсэн тийм ээ. Тэгээд яг олон нийтэд танигдсан нь болохоор 1970-аад оноос хойш яг улс төрчид спортын одоо том тамирчдад коуч гэдэг мэргэжлийг айгүй түлхүү хэрэгжилж ирсэн. Энэ дээр яагаад хэрэгэлсэн гэхэлэр одоо тамирчдын хувьд бол ингээд одоо бие бэлтрийнхээ хувьд бид нэр ингээд дасгал хийж өөрийгөө бэлтгэхээс гадна сэтгэл зүгээ бас айгүй бэлтгэх ёстой. Хэрвээ би энэ тэмцээнд ялагдана гэдээ ороод хичнээн сайн бэлтгэлтэй байгаад ч гэсэн сэтгэл бол ингээд сэтгэл зүйн хувьд би ялагдах үедээ гээд айгаад орохоор тэр усуд ялагдчихдаг байсан тийм. Тэгээ тийм болохоор энэ дээр бол айгүй түлхүү байсан. Тэгээд Францад бол 1993 оноос хойш коучийг бол айгүй сайн хэрэгжилж эхэлсэн. Энэ дээр бол одоо коучийн хамгийн одоо өндөр тийм Француудын хувьд айгүй сайн ойлгосон үе нь болохоор тэр 1998 оны дэлхийн одоо хөл бөмбөгийн авраг дээр тэд нар ялахад энэний ардталд бол айгүй хүчтэй коуч байсан гэсэн тийм мэдээлэл байдаг. Энэ бол ерөөсөө хувь хүн болгонд нөгөө
дасгал хийдэг шиг л тийм хэрэгцээтэй болцсон мэрэгжил. Тэгээд Монгол улсад бол одоо миний ойлгож байгаагаар бол бид хоёулаа гэж би ойлгож байна. Хан доллар коучтой би эх 7 хоногт дуртай уулз цаг авахыг хүсэж байна. Яагаад тэгэхээр би ингээд гав ганцаархна коучийн талаар ярьж ирснээс бас тэнд ингээ ган доллар коуч ярьж ивэл бид хоёр бол айгүй нэг нэгэндээ хүчрэх юм байна гэж би бодож байна. Коуч гэдэг ер нь мэрэгчлийг анх яагаад тэр энэ мэрэгчлийг эзэмшээ гэж бодсон юм. Тэгээд ер нь ямар сургалтаар энэ мэрэгчлийг эзэмшдэг вэ? 2010 онд Америкийн нэгдсэн улсын айгүй тийм дэлхийн 5 топ модельрийн нэг Тайсон болов гэд топ модельер Монголд ирж үйл ажил одоо зураг авалтанд орох гэж байна гэд Луи Витон Элфигийн одоо харилцааны захирал нэг тийм Японы эмэгтэй байдаг над руу ярьсан. Тэгээд тэрэн дээр ямар зорилгоор тэд нэр ирсэн бэ гэхэлэр Фигаро мадам гэд тийм Фигаро эмэгтэйчүүд гэсэн тийм сэтгүүл дээр одоо бараг 30-40 хуудас тийм сэтгүүл гарах нэ. Тийм болохоор танах ингээд аялал жуулчлалынхаа чиглэлээр бид нартай ажиллаж өгөөч гэд бид нэрс хүссэн. Тэгээд тэд нар яг ингээд бид нар чинь бэлтгээд 2 сар болж байгаа байхгүй яг ийм байдалтай ажиллана ингээд. Тэгээд яг сүүлийн моментод ирсэн чинь гэрээ ингээд гар өсөх зурагтахтаа энэ аялалд та өөрөө байх ёстой гэсэн. Тийм гэрээн дээр би гар өсөх зурж ирсэн. Тэгээд одоо орчуулагч л болж би явж байна да. Одоо ингэж явах шаардлагагүй шүү дээ гэж би айгу дурггүй тий. Хүчээр л явж илаа. Тэгээд 4 өдөр юм чинь хамаагүй дээ гэж бодоод очисон. Тэгтээ би ингээд айгу тойргийн гадна байсан гэж би ойлгодгийг. Яг тэгэхээр энэ загварын ертөнц их нь тий. Одоо миний хийж байгаа ажилч байж их уйлдахгүй дээ гэд. Тэгээд ингээд би ингээд анзаараад ингээд харж хат тэр топ моделер залуу тий 162 брэндийн хувцас тэд нэр авчирч тэр залууд өмсөж байгаа юм л да. Тэгэхэд юусоо тэр нэг оймсч тэр хүн сонгох ирэхгүй. Тэгээ нөгөө монгол хүний нэг сонирцсан байдаг шүү дээ. Тэгээ тэр загвар юу имижийн зөвлөх Давидгээ залуугаас би асууж ирсэнгүй чи яагаад ийм хүнийг юм эрхчлөөгүй болгож байна тий. Энэ ийм мундаг тий Мадоннагийн клипэнд тоглосон тий дэлхийн топ 5-ын нэг нь ирчээд багт чи ятгахнаа нэг оймсцыг сонгуулчих ирэх хөгдгөө ямар сони гэсэн чи тэр залуу миний нүд рүү аягүй сайн харж ирсэн нараа энэ хүнийг би өөрийгөө энэ хүн мэдхээс үлээ би энийг мэднэ яагаад гэвэл энэ хүний би юуны коуч имижийн коуч би байна гэж хэлжсэн. Тэгээд тэр надад аягүй сонирхолтой байсан л та. Тэгээд би чи яг тэр үед бас нэг хүний нэг амьдралын нэг тойрог байдаг те нэг амьдралыг арай нэг өөр өнцгөөстэй харах хэлсэн гэж би хүсч өссөн үе юм бэлээ л те. Хүүхдээ гаргаад би чинь 6 жил ерөөсөө яг тэд нартай цагаа зориулсан байсан. Нэг шинэ юм руу ормоор байсан. Тэгээд энэ имижийн зөвлөх гэдгээ би аягүй судалж 6 сар болсныхаа дараа би Франц руу явж исэн. Ялангуяа өөрөөс нөгөө Францад хэл орон зохиолоор бас мэрэгчилсэн, сурж исэн гэсэн. Гэтэл олон жилийн дараа юм өөр мэрэгжил сонгох басны учраас их сонирхол татаад байсан байна. Тэгээд тэр асуултынхаа хариуг бас авсан гэж бодож байна. Ер нь бол энэ мэрэгжлийг одоо Франц явж эзэмсэн байна тий. Францд ер нь ямархуу шат дараалалтай, ямархуу тийм дээд сургууль гэдэг юм уу? Би одоо жишээлбэл тий энэ жил ингээд 7-8 удаа Франц руу явна. Сар болгон би явах хэвээр. Тэгээ коучинг мэрэгжил гэдэг бол ингээд жил 2 жилээр их сургуульд ороод ч юм уу тий. Тэгээ суралцдаг. Яг туршлаган дээрээс тулгуурлаж юу яадаг. Тэгээд ингээд одоо би жишээлбэл сая би 2 сард сургалтанд явчихад ирсэн тий. Тэгээд дараагийн сургалт бол 4 сард гэхэд 4 сар хүртэл би эхний сургалтынхаа ямиг аягүй сайн баталсан байх хэвээр. Тэгээд энэ бол аягүй тийм түргэн хугацаанд тэгээ ганцаарчилсан сургалтуудаар ингэж энэ мэргэжлийг эзэмшиж байгаа. Тэгээд миний хувьд бол би надаас асуудаг коучинг мэргэжлийг юу гэж ойлгож байна вэ гэхээр би Францын эртний мудан мэдлэлийн мужаа юм шиг би өөрийгөө төсөөлдгөө гэж. Яг тэгэхээр ингээд ширээн дээр тэр мужаа чинь бүх багжуудаа ингээд гаргаад тавихад тэр багжууд л надад байж ах хэвээр. Тийм болохоор энэ чиглэл дээр бол айгүй олон чиглэлээр одоо хүн болон багийн сэтгэл зүг ойлгохын тулд айгүй сургалтанд хамрагдаж мэргэжлээ дээшлүүлж ахсан үднээс айгүй олон удаа явдна. Гэхдээ 2 жилийн дотор гэж хэлж болохгүй тийм ээ. Одоо миний багш гэхт чинь коучинг мэргэжлийг эзэмшээд 13 жил болоход л одоо надтай хамт суугаад сургалтанд сууж шээ. Өөрийгөө коуч хийж ин гэдгийг мэдхгүйгээр зөвлөгөө өгдөг хүмүүс аягүй их байдаг. Тэгэхээр коуч гэдэг мэргэжлийн мөн чанар бол хүн болгонд ингээд хэлбэрээ олоогүй ч гэсэн зохин чигээр байдаг гэж би ойлгож байна. Тэгээд
коуч гэдэг бол айгүй тийм шудраг байх ёстой тий. Айгүй тийм итгэвтэй хүнийг сонсдог байх ёстой. Одоо жишээлбэл тэр 3 өгүүлбэр хэлэхэд тэр 3 өгүүлбэрийн дотор тэр хүн ямар нэгэн байдлаар өөрийнхөө сул талыг эсвэл давуу талыг хэлдэг л байхгүй. Тэ иймэрхүү тэгээд айгүй хүний нууцыг хадгалдаг байх ёстой гэдэг бидний хувьд яг коучинг одоо мөрдөх ёстой мөрдлүүд байна л да. Тэгээд яг одоо жишээлбэл би сая 2 сургалтанд яваад ирсэн. Нэгнийх нь болохоор хүний шууд сэтгэл зүйн одоо сэтгэл зүйд байгаа программыг эсвэл зогсоох эсвэл тэрийг нь өдөөж өгөх чиглэлээр тийм хүмүүс мөрөөдөх дуртай байдаг тийм. Тэр яг мөрөөдлийгээ бий болгохын тулд тэрийг болсон юм шиг харж чадчихна гэдэг. Тэр бол яг сэтгэл зүйдээ програмчлалыг үүсгэж чинь гэсэн үг тийм. Энэ чиглэлээр би суралцлаа. Одоо сэтгэл зүйн програмчлал гэж байна тийм. Итгэл үнэмшил гэж ойлгож болох уу? Тий. Итгэл үнэмшлийг би бол одоо би зүгээр л нэг энгийн жишээ хэлэхэд хүн болгон яг ойлгоно. Одоо би жишээлбэл би 11 настай байсан тий. Тэгээд Усамгийн малчин суманд би амьдардаг байлаа. Тэгсэн чинь манай суманд нэг Швейцарын одоо Монголын Швейцар дахь элчин сайдын яамын зөвлөхөн лавжуу гэдэг гүнчингийн лавжуу гэдэг нэг ах минь тэр нутгийн ахалтай Швейцарт байж исэн. Тэгээд 11 настай байхад тэр лавжуу ингээд охиныхоо зургийг одоо тэр хадмынх руугаа явуулсан байхгүй. Тэгээд тэр зургийг тэр дүүн ингээд биднэрт авчираад ингээд харуулхад тэр зурган дээр тэр охин ингээд айгүй олон цэцгний өмд суудсан байсан. Тэгээ би юу гэж яг тэр үед бодож ирсэн гэхээр за би тэгвэл том болоод яг Франц хэлийг сураад яг энэ цэцгний өмнө би очиж зураг авахулна да гэж бодоод. Тэгэл миний мөрөөдөл бол ерөөсөө тэр байсан. Тэгээд би ингээд 13 жилийн дараа ингээд Франц хэл сурах уу, Орос хэл сурах уу, Англи хэл сурах уу, тэ Испани хэл сурах уу гэдэг ингээд над сонголт орж иж хат би Франц хэлийг сурна гэж би сонгож ирсэн. Тэгэхээр энэ програмчлалыг би ерөөсөө 11 настай байхдаа л бий болгосон. Иймэрхүү байдлаар ингээд хүний сэтгэл зүйтэй аягүй тулж ажилладаг. Хувь хүн оролцсон л ямар одоо систем байна те тэр бол бүгдээрээ ийм хөгжлөөр явж идэг. Энэ хөгжлүүд нь болохоор ийм 5 давхаргаар явдаг. Тэгээд яг ингээд яриад эхлээд ингээд суралцаад эхлэхэр чинь бид нар бол яг мэддэж байгаа юм л да би ямар төвшөнд явж гин гэдгээ те. Одоо жишээлбэл би сонирхуулахад одоо 5 төвшин ямар төвшингүүд вэ? Одоо жишээлбэл хамгийн ихнийх нь болохоор омгийн төвшин гэж байдаг те. Энэ бол яг нөгөө нэг хамгийн одоо тэр омгийн хамгийн настай хүн хамгийн ухаантай одоо тэр хүний үгийг л дагдаг тийм ээ. Тэгээд хоёрт одоо хүн болгоно яг энэ схемээр явд юм байна л да. Хоёр дахь нь болохоор улаан схем гэж байгаа. Улаан стратеги гэдгээр. Тэгээд улаан стратеги гэдэг нь ямар учиртай бэ гэхэлэр тэр омгоос нэг нь лидер болмоор байна. Тэр ерөөсөө тэгж настай баймиргүй шүү дээ. Тэр нөгөө өвөө нь 70 настай болж иж тэр хүн тэр омгийг авч явхад тэр хүн чинь 30 настай ч гэсэн тэр омгийг би барьмаар биш гэдэг ингээд тий. Гурав дахь нь болохоор одоо яг нөгөө хууль тий. Одоо бид нар нэг ийм л чиглэлээр явах хэвээр энэ хууль дүрмтэй тий ийм байх хэвээр гэдэг. Яг ингээд харахад яг нийгмийн хөгжил бас яг энэ чиглэлээр явдаг байхгүй. Одоо жишээлбэл би багшаас асууж ирсэн л дээ. Одоо би танд хангалттай Монгол улсын талаар ярьсан. Монгол улсын хөгжил ямар төвшөнд явж байна вэ гэсэн чинь танаа Монгол улс яг оранж стратегийг бариад явж байна. Оранж стратеги нь ямар стратеги вэ гэхээр тэр нь юу ашгийг л олох хэвээр бид нар мөнгө л олох хэвээр байгаль орчин бол ерөөсөө хамаагүй мөнгө л хийх хэвээр амжилтанд хүрэх хэвээр бид нар амьдралынхаа төвшинг айгүй тогтоо болмоор байна. Одоо ингээл хүмүүс гараар машин угааж байгаа л угаалгын машин аваад хэрэглэн тий. Тэр бол яг оранж салбар хэлбэр рүү орж ирж байна гэсэн үг гэсэн. Тийм байдлаар тэгээд бүх улсууд бол улс төрийн бодлогууд нь бас яг энэ давхаргаараа явдаг гэж тайлбарлаж байсан. Тэгэхээр яг хувь хүний хөгжил, улс эх орны хөгжил ер нь бас ингээл яг ижилхэн төвшингүүдээр явдаг гэж ер нь төстэй. Тэгээд за омгийн төвшин, улаан төвшин, оранж. За нөгөө хоёрын нас юм байна. Тэр нөгөөх нь болохоор ногоон. За ногоон. Тэгээд ногоон нь болохоор нөгөө байгаль орчноо хүн чинь хамгаалах хэрэгтэй. Эколог чиглэл айгуу сайн орчдөг юм шиг байгаа. Хувь хүний хөгжил дээр ч гэсэн одоо жишээлбэл зарим улсууд ингээ хүмүүстэй ингээ айгуу тийм
ширээ цогч босчоор загнахгүй мөртлөө хүмүүстэй ингээд цогцоод ингээд явчихдаг тий. Тэр хүн бол бас л ингээд одоо би гэж хэлж тэр улаанаар ойлгох шаардлагагүйгээр л төвшөнд хүрсэн. Тэр ингээд тэр хүн оронч төвшөнд одоо тэр ногоон стратегид хүрэхийн тулд заавал энэ доотлийнхаа төвшингүүдийг бүгдийг туулсан байх хэрэгтэй юм байна л та тий. Тийм болохоор энэ чиглэлээр айгүйх монголчууд бас нэг хэдэн тийм хүн байна гэж би харсан. За ногооны дээр тэгвэл нэг төвшин хамгийн дээдлийнх нь ер нь ямар төвшин? Тэр нь болохоор ягаан төвшин гэж чернэлийн ягаан өнгөтэй. Тэр нь бол айгүй ховор хүмүүс. Одоо нөгөө даяарчлалыг яриад яваад байгаа хүмүүс тийм ээ. Одоо бид нар ингээд нэгдэх ёстой, бид нар нэг л улс болох ёстой гэдэг ингээд яриад байгаа улсууд чинь яг тэр төвшөнд хүрсэн. Гэхдээ тэр хүмүүсийг ойлгоход одоо бидний хувьд бол айгүй төвхтэй. Тий. За багийн коуч ингээ авахаар одоо түрүү хүмүүс ингээд нөгөө ерөөсө шүүмжилдэггүй гэж байна штэ. Би энийг магтах хэрэгтэй болдог гэд тэ. Тэгээд ер нь монголчууд ер нь би энийг хэр ер нь магтаж, би энд хэр урам зориг өгч чаддаг хүмүүс байна. Энэ дэр бол айгүй хангалтгүй. Одоо жишээлбэл хоёр ийм баг болж ажиллаж байгаа хоёр хүн ирж байгаа байхгүй. Тэгээд за ингээд одоо энэ хажууд байгаа хүнээ та ингээ магтаад хэлээд өгөөч гэсэн чинь хажууд нь тий хажууд нь ингээд тэр чинь нөгөө багийн коучийг яриулах гэж ингэж орж ирж байгаа улсууд байхгүй. Тэгэд энэ хүнийг жаахан магтаад өгөөч гэсэн чинь энэ хүн жаахан тийм архих магадлал өндөртэй гэж магтаална тий. Энэ бол зүгээр л жишээ. Тэгээд ингээд багийн коуч хийж байхад ингээд нэгнийгээ таяр ингээд нэгэндээ ингээд яг магтаад ингээд үг хэлээч гэдэг ингэхээр манайхан ингээд нүдрүү ингээд харж чаддгүй. Одоо хүн загнах гэж байгаа юм шиг ингээд далтраад ингээд эсвэл ингээд миний нүүр рүү хараад эсвэл ингээд хажууд нь байгаа юм руу хараад ингээд ерөөсөө тийм. Тэгээд тэр ингээд багийн коучинг хийгээд ингээд гарахаар тэр улсууд ингээд ерөөсөө багийн нэгдэл бол аягүй сайн болдог. Одоо манайхан чинь нэг тийм ганцаарчлсан тоглолт хийх ёстой тий. Амжилтанд хүрэхээр энэ миний ачаар гэж ярих дуртай тий. Хэрвээ ямар нэгэн уналтанд орчвол энээс л болсон гэж тий бус руу дайрдаг. Тэр хандлага нь ингээд алга болчоор тэр хүмүүсийн харилцаа аягүй сайжирчдаг. Ер нь сүүлийн бол ингэдэг шүү дээ. Ер нь бүх ажилд авах зарыг харахаар дандаа багаар ажиллах чадвартай гэлтэгдэг шүү дээ. Гэтэл бараг тэр өөрөө тэр зар тавьж байгаа нь ер нь баг гэдэг тодорхойлолтоо ер нь бас сайн ойлгох юм болов. Багаар ажиллах ер нь багаар ажилласныхаа үр дүн тэгээ юугаараа давуу талтай байдгийг бас ер нь тэр болгоо ер нь сайн ойлгож чаддаг болов. Манайхан зүгээр багаар ажиллах гэдэг үг ингээд нэг ёсны амны хөвшил болчиход байгаа боловч яг цаана багаар ажилласны давуу тал нь тий багаар ажилласны ач холбогдол гэдэг энийг бас тэр болгон бас сайн ойлгох юм шиг бас санагддаг юм л да. Тэгэхээр яг энэ багийн коуч гэдэг манай гэсэндээ тэр зорилгыг бас нэгтгэхтэй. Зорилгыг нэгтгэх нь тэгээд одоо жишээлбэл ингээд танаа одоо мэдээлэл дамжихгүй байна гэж манай компаниуд аягүй хэлдэг байхгүй юу. Тэгээд тэр нь яагаад мэдээлэл дамждаггүй юм бэ гэхээр одоо жишээлбэл би мэддэг мэдээлэлээ өөрөө хадгалаад юмэр байна тий. Хадгалж байгаад хэрэгтэй үед би өөрөө л хэлж би өөрөө л өөртөө л оноо авмаар шүү дээ гэсэн байдлаар ингээд манай монголчууд аягүй тэгж хандлагатай байхгүй юу. Тэгэхээр одоо тэр мэдээллийг ингээд хадгалснаар тэр баг одоо тэр компанийн үйл ажиллагаа сайжирч гэнэ үхээр үгүй. Мэдээлэл нь ингээл над дээр ирэл зогсчдаг. Чам дээр над руу явах хэвээр мэдээлэл нь бас ингээл байж чарчна. Юусе мэдээлэл явахгүй учраас тэр багийн одоо зорилготой хүрэхэд айгүй төвхтэй болчдөг. Тэгээд би тэр хүмүүсээс юу гэж асуудаг вэ гэхээр та одоо энэ мэдээллийг ингээ хадгалснаар тий. Одоо багийн одоо үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх нь юу вэ гэхээр тэгэл тэр чинь коучийн асуулт бол ерөөсөө л ухамсарлтан ярьдаг тий. Өөрөөр нь ухамсарлуулж ойлгуулахын тулд зөв асуулт тавина гэдэг бол яг коучийн мэргэжил байхгүй. Сэтгэл зүйч хүмүүс бас коуч хүмүүс одоо адил төстэй тал нь юу гэдгийг эсвэл ялгаатай тал гэж байгаа. Яагаад сэтгэл зүйчт одоо коуч гэж нэрлэхгүй байгаа юм? Тийм ээ. Энэ дээр ялгаатай болон давуу тал мэргэжлийн хувьд одоо ер нь мэргэжлийн хувьд сэтгэл зүйч гэдэг сэтгэл зүйчид сэтгэл судлаачид гэдэг ингэхээр эдгээр бол ингээд айгүй тийм өнгөрснөөс өнөөдөр хүртэл ажилладаг тий. Одоо өнөөдөр би одоо жишээлбэл сэтгэл зүйн үед айгүй дарамтанд орцсон байхад тэр дарамт хаанаас бий болсон бэ гэдэг тэр үр дагаврыг тэд нар олохыг хичээдэг тий. Тийм учраас тэр өнгөрсөн цагтаа нэлээд холбож ажилладаг. Коуч гэдэг бол өнөөдрөөс та 3 сарын дараа ямар зорилгонд хүрэх юм? Өнөөдрөөс 6 сарын дараа яах юм? 10 жилийн дараа та яах юм?
Одоо жишээлбэл 86 настай хүрчээд би төрсөн өдрөө тэмдэглэхээр миний төрсөн өдөр дээр хэн байх вэ гэдэг дээр ингэж тулгуурлаж ингэж өнөөдрөөс маргааштай холбож ажилладаг учраас өнөөдөр айгүй чухал. Хувь хүнийхтэр жишээлбэл санийш ингэ за 86 настайдаа ямар байхаа гэдэг ингэ төсөөлөв тийм ээ те. Түрүү яг тэр нөгөө багийн коуч гэдэг дээр бас дутуу асуусан зүйл нь та яг тэр багийн коуч дээр яг тэр нөгөө бас ирээдүг нэг яаж ингэж байдаг тодорхойлж өгдөг, нэгтгэж өгдөг. Ямар хугацаагаар одоо тэр баг тантай ажиллаж иж бас те бас үр дүнд хүрдэг. Би одоо багийн коуч гэдэг бол одоо энэ улсуудыг тодорхой хугацаанд тодорхой зорилгот хүрэхэд л би одоо тасгалжуулаад тэгээл би замаас гарчих жишээтэй тийм ээ. Тэгээд багууд бол ингээд нэг төсөл дээр айгүй зөв энергиэр яг зөв нэгдээд ингээд ажиллах юм бол тэр хүмүүст одоо тасгалжуулаад тэд нар чинь амжилтанд хүрчинэ. Тэр багийн хэрэгцээн дээр тулгуурлаад, зорилгон дээр тулгуурлаад тэр нь одоо өөр хугацаатай байна. Нэвтрүүлэгтэй хамтаага үзэгчтэй баярлалаа. Ажил амжилтын яруу нэвтрүүлгийн энэ дугаарын зочноор Comment Coach агентлагийн захирал Дашийн наран цэцэг мөн зочин хөтлөгчөөр Димитогийн наран цэцэг нар оролцож байна. Тэгэхээр имижийн зөвлөх үйлчлэгээс их сонирхол татдаг л та. Тэгээ ер нь бол сүүлийн бас хүмүүс ч их имиж, зөв имиж бүрдүүлэх гэж ярьдаг болчихжээ л та. Тэгэхээр энэ имиж гэдэг маань ер нь яг мэргэжлийн хүрээнийхний хувьд те яг юу гэж тодорхойлогддог юм болоо. Бид нар ч нэг гаднах байдалтайгаа л холбож ойлгооддаг шүү дээ. Тийм. Гаднах байдалтай холбогдох нь зайлшгүй те. Гэхдээ миний одоо имижийн зөвлөх гэдэг мэргэжлийн айгүй чухал одоо хэсэг нь болохоор ерөөсөл мэдлэгтэйгээр хувцлах. Мэдлэгтэйгээр хувцлах. Тийм. Би Монгол улсын залуучуудыг, Монгол улсын лидерүүдийг те Хятад улсын лидерүүдтэй адилхан байлгамааргүй байна. Одоо Хятад улсын лидерүүдийг хараад шууд л эн чинь тэдний дөрөвний үнэтэй одоо 5,000 евроны эцэг барьсан байна тийм ээ 3,000 евроны гутал өмссөн байна гэдэг ч юм уу тийм 30,000 евроны цаг зүйцсэн байна гэдэг ингэх биш тийм айгүй мэдлэгтэйгээр энгийн мөртлөө чамин хувцлах гэдэг энэ л мэдлэгийг бий болгохыг хүсэж байна. Яг юу бүрдэл болж байна. Одоо имижийн зөвлөгөө өгөхөд эхлээд би айгүй их ярилцсан. Нэг цагийн хугацаатай ярилцаад одоо жишээлбэл би нар мандахыг яг имижийн тал дээр ямар бодолтой байдгийг, өөрийнх нь стил ямар гэж боддгийг, бусдад одоо өөрийнхөө талаар ямар имижээр хүргэмээр байгаа юм те. Тэгэд ингээд ярилцаад яг имижийн талаар одоо чиний одоо өнгөө тохируулж үцлэх тал дээр тийм ээ бас ярилцсан. Тэгэд энэ мэдлэгийг чинь олцсныхаа дараа би биений хэлбэрийн тогтооно. Тэгээд өнгийг тодорхойлно. Тэгээд өссний засалтыг тодорхойлно. Яг тэгэхээр хүн болгоны нүүрний царайнаас болоод өссний засалт нь өөр байдаг. Энэ дээр бол манайх Франц багтай хамтарч ажилладаг. Тэгээд яг энэ бүх мэдлэгийг ингээд өгөөд аксессуураа одоо яаж хэрэглэх вэ тийм ээ. Энэ бүгдийг нийлүүлээд нэг 70-80 тийм нүүр гарын авлах болгодог. Зөвхөн тухайн нэг хүн дээр тийм тухайн нэг хүн дээр. Тийм л байдалтай ажилтдаг та. Франц багтайгаа яаж хамтардаг юм? Франц мэрэгчлүүд энд байгаа гэсэн үг үү? Эсвэл Францд байгаа гэсэн үг үү? Франц одоо интернетээр л бид нар харьцсан. Одоо би жишээлбэл наран цэцгийн имиж дээр ажиллах гэхэд би бүх одоо нөгөө гарын авлахаа бэлтжихэд Франц руу явуулчихдаг. Ягаад би Франц руу явуулдаг юм бэ гэхээр Франц хүний мэдрэмж гэдэг бол аюул чухал. Бид нар ч юм болохоор бас Аз хүмүүс шүү дээ. Тэгэхээр Францууд бол бас Европ хүмүүс юу гэдэг илүү шар үстэй зинхрүүдтэй ч гэдэм. Тэгэхээр ийм бас нэг юм үндэсний бас онцлог бие махбод дээр ч гэсэн бас ялгаа байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас яг л Францчуудын мэдрэмж бас тэр нөгөө сонголт бас нийцдэг уу ер нь. Одоо жишээлбэл имижийн зөвлөгөө өгөхөд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн биений хэлбэрийг ингээд 8 4 хэсэгт ингээд хуваачдаг тийм. Зөвхөн монголчуудын онцлог нь юу вэ гэхээр одоо 4 биеийн 4 одоо биеийн хэлбэрийн нэг хэлбэр нь илүү давмгай байдаг ч юм уу тийм. Одоо жишээлбэл монголчууд чэйжин талаараа би одоо чэйж талаараа айгүй өргөн байдаг тийм. Тэгэхээр тэр биений онцлог төр ямар байдлаар хувцлах вэ гэдгийг заадаг. Тийм болохоор энэ дэр бол тэртээ Франц хүмүүс ер нь биений хэлбэр бол үндэстнээс шалтгаалаад тис ондоо байна гэж байхгүй. Харин бид нар монголчуудын одоо онцлог нь юу юм бэ гэхээр өнгөн дээр л гарч ирдэг. Одоо жишээлбэл Европын одоо жишээлбэл Монгол хүүхнүүд ингээд өссөө ингээд шаргал өнгөөр одоо их цайвар шар өнгөөр буддаг нь бол айгүй буруу болох юм. Яг тэгэхээр хүний төрөлхийн өнгө гэдэг чинь нүдний өнгө
арсны өнгө, өсний өнгнөөс тодорхойлогдож гаргадаг. Би урд нь ийм нөө имиж коуч гэдэг ерөөсө сонсоогүй юм байна. Айгу надад их сонирхолтой санагдлаа. Тэгээд танд ер нь Монголын аль хүрээллийн хүмүүс илүү ханддаг вэ? Тэгээд зөвхөн ус төрчтэй бид нэлээд ажилладаг. Одоо ингээд багийн коуч нөө төлхөө явуулж гиснээс болоод бид нар юун компаниудын захирлууд, группийн удирдлагууд, хүний нөөцийн менежер тийм ээ, ер нь компани салбар компаниудын захирлуудтай нэлээд ажиллаад эхэлчихлээ. Яг тэгэхээр тэр хүмүүсийг илүү лидер болгохын тулд ямар алхмууд хийх вэ гэхээр тэр хүний гадаад имиж дээр бид нар ажиллах шаардлагатай болчихж байгаа. Амжилтанд хүрсэн хүмүүс ер нь гадаад байдлаасаа бас имиж талаасаа төгс төгөлдөр байж бас хүнд хүрэх нь илүү гэж үзэж байгаа гэсэн үг үү те? Тий, ойлгомжтой. Одоо жишээлбэл би зүгээр л айгүй энгийн жишээ хэлэхэд 2010 онд яг Франц улсын одоогийн ерөнхийлөгч Франсуа Оллонд юу яасан бэ? Судалгаанд ингээд хамрагдсан юм байна л да. Тэгээд одоо хин 2012 оны Франц улсын ерөнхийлөгч болох вэ гэж сонгосон юу яасан чинь судалгаа хийлгэсэн чинь Франсуа Оллонд 83% гэж гарч ирсэн. Манайр өрөөсөө 3% магадлалтай байсан. 2 жил тэр хүн 6 сар алга болсон байхгүй. 6 сар алга болоод ирсэн чи яасан бэ гэхээр 10% тураад маш зөв имижтэй болсон. Тэгэл манайр ажиллаж эхэлсэн. Тэгэхэд жил хасын дотор тэр хүн сая 51.6%-аар яллаа шүү дээ. Тэгэхээр энэ имиж бол ерөөсөө л ойлгомжтой. Одоо жишээлбэл Барак Обама одоо ерөнхийлөгч Путин байна те. Эдгээр бүгдээрээ имиж зөвлөхтэй те. Дууч Укатай хамтарч ажилласан гэсэн шүү дээ. Би тэр яг тэр Укагийн CD-ний яг зураг авалтуудын зургийг үзсэн л дээ. Үнэхээр бүр маш олон янзын тэр дүр тувирсан. Укаас өөрөө хэм би имижтэй, тийм стилтэй, гоё бүсгүй гэж боддог л та. Тэгээ тэрэн дээр бас их олон төрлийн гоё тийм нөгөө зураг авалтууд дүр тувирсан байсан байхгүй. Тэгээ тэр бол бас гайхамшигтай ажил болсон гэж бодож Франц зураг авалт хийсэн. Тийм Франц зураг авалт хийсэн. Энэ дэр бол Монголоос би бэлтгэл ажлуудыг хийгээд одоо жишээлбэл тэр ярилцлагыг хийгээд УК ер нь ямар зорилготой, ямар зорилгон дээр тулгуурлаж энэ CD-н дээр ажиллах гэж байна гэдгийг бид нэр тодорхойлоод тэгээ Франц баг тэрэн дээр ажилласан. Гайхалтай ажилласан гэж би бодож би бахархаж явдаг. Ерөөсөө хүн болгонд имижийн зөв байдлыг ажиглах мэдрэмжүүд байж идэг. Тэрийг зөвхөн хөгжүүлэхгүй учраас л нуугдмал байдаг учраас мэдэгддэггүй болохоос биш зөв юмыг хараад хүний далд ухамсарт бол айгүй одоо зөв имиж бол хүмүүсийн далд ухамсарт нөлөөлдөг. Одоо жишээлбэл би нэг жишээ хэлье л та. Тэг би ингээд 6 Францад би ч айгүй тийм одоо сурхал ёстой гэж ойлгоцсон. Чанин хувцлан тийм талаар би өөрийгөө мэдлэггүй гэж байсан гэж би дүгнэдэг. Тэгээ Франц руу би нөгөө имижийн зөвлөхийн сургалтанд суучаад тэгээ буцаад ирээд 6 нас дөнгөж хүрэх гэжсэн миний хүүч 6 настай хүү дээрээ би очиж хичээл дээрээс нь очих байхгүй. Тэгсэн чинь миний хүн намайг гарч би холоос гүйж ирэл тэрвэл авсан. Тэгээ ээж би чамайг ийм гоё байхад би дуртай. Ээж би чамд хайртай гэж хэлэхэд би чи тэр үед бас айгүй эргэлзэт одоо монголчууд имижийн зөвлөх гэдэг мэргэжлийг ойлгох нүггүй юу гэсэн айгүй тийм эргэлзээтэй үед хүүмэн ингээд надад ингээд хэлсэн чинь би юу гэж миний ингээд айгүй нулимс гарч ирсэн байхгүй. Яг тэгэхээр би зөвхөн тий хүүгээсээ энэ үгийг сонсохын тулд энэ мэргэжлийг эзэмсэн бол энэ бол миний амьдралын айгүй том аз байна гэж би айгүй баярлж ирсэн. Тэгэхээр 6 настай 7 настай хүүхэд ч гэсэн зөв имижийг мэдрэх мэдрэмжтэй байдаг. Энэ брендийн хувьд ер нь та ямар бодолтой явдаг вэ? Бүдүүлэг байх, айгүй чанин байх гэдэг яг зэрэгцээд алхаж идэг гэж би боддог. Хэрвээ брендийн хувцсаар ингээд нэлэнгүүдээ брендийн хувцсаар ингээд хуцалсан байх юм бол тэр хүн яг норог цаас шиг л харагддаг. Францууд яагаад европчуудаас бусад европчуудаас стилээрээ шал өөр байдаг вэ гэхээр тэд нэр айгүй энгийн ямиг чанин болгож харагдуулдаг. Тэгээ би монголчуудад одоо би өөрийнхөө үйлчлүүлэгчд юу гэж хэлмээр юм бэ гэхээр та нар бусад хүмүүсийг тооны машин болгож гуйхгүй байхыг л хичээгээр гэж би хэлдэг. Яг тэгэхээр брендийн хувцас өмсчгээр манайхан чинь нөгөө энэ амар үнэтэй цамц өмсч чи энэ одоо цүнхэн ийм үнэтэй гэл ингээл тий. Тэгэхээр миний өөрчлөлтөс би тэднэрт юу гэж хэлдэг вэ гэхээр вау энэ яасан айтайхан харагдчихэв энэ юу вэ? Нууцл байх хэвээр тий.
хувь хүний чинь талаар бас их сонирхмоор санагдаад байдаг байхгүй. Найз нөхдийнхөө донд бол бас Франц нараа гэж алдарсан байт юм билээ. Наран цэцэг Франц нараа юу гэдэг. Тэгэхээр бүр Франц гэдэг юм нэр тодтголтой болсон гэхээр одоо Франц оронтой анх хэрн яаж холбогдсон бэ? Одоо нэлээд олон жил болсон тийм ээ. Тэгээд яг Франц хэлийг сураад эхлэхдээ би ангийнханаас ингээд 18 хичээлээс хоцроор ороод ирсэн. Энд үү? Тий. Улаанбаатарт Европ хэлний дээд сургууль сурсан чинь яагаад хоцорсон? Нөгөө урдчилсан курст сургаж жагаад тэрнээс шалгарсан хүүхдүүд авцсан. Тэгээ би болохоор яагаад орсон бэ гэхээр Ослоор орсон байхгүй. Монгол бичих миний аягүй сайн байсан. Тэгээд орос хэлэн дээр гайгүй оноо утсан юм шиг байна. Тэгээд яваад орсон чинь Франц хэлний ангид яваад орсон тий. Тэгээд яваад орохоор мэдээж надаас төрүүлээ 45 хоногийн курс сурсан чинь 18 хичээлээр илүү орсон л байсан. Тэгээд би боддгийн нэгдүгээр курстээ би бол аягүй төвхтэй ангийнхаа хамгийн муу оюутан байлаа тий. Одоо манай эргээ сандгийн манай багш чинь надад таалагдахын тулд миний нэрийг дуудахгүй өнгөрвөл тэр миний багшийн надад одоо юу гэж хүргэж байгаа тусан тэр байсан тий. Тэгээ Франц хэлийг би сурах хэрэгтэй тий. Боддгийн би 3 сар өдрийн 6 цагаар би Франц хэлийг үцээд тэгээ би сандгийн нөгөө хичээл тараад явсан чи ангийнхаа би хамгийн муу нь байсан. Тэгээ 3 сар тэр чинь нөгөө Француудыг би чинь Улаанбаатарын гудамжаар хайгаал ерөөсөө Франц хүнтэй яриад миний зорилго бол айгүй би ерөөсөө энэ байдлыг эвдэх хэрэгтэй. Би ангийнхаа хамгийн муу нь байх ёсгүй гэдгээ би ойлгож ирсэн. Тэгээ би сандгийн 9 сарын 1-нд ингээ хичээл ороод манай тэр их сургуулийн багш байсан л да. Тэгээ хичээл ороод нөгөө бүх оюутнуудаас өнгөрсөн зууныхаа амралтын талаар ярьж өгнө гэдэг ингэсэн чинь манай ангийнх нь айгүй муу байсан. Тэгээ би айгүй гайхаж байгаа байхгүй ч одоо. Миний бодлоор бол за би одоо ингээ 3 сар тасралтгүй хичээл давтлаа ч гэсэн манай ангийнхан бол 3 сар давтаж хагаад миний хүрсэн цэгээс тэд нар дахиад хол явцсан байна гэд би бол айгүй итгэлгүй орж ирсэн байхгүй. Тэгээд орсон чинь манайгийнхан чинь ярьж чаддгүй. Тэгээ би намайг одоо манай багш за нарагийн дараагийнх нь хэм бэ гэд намайг бас алслах гэж юм л та нэг жил алсцсан юм чинь алсалгүй яах вэ? Тэгсэн чинь би багшаа би ингээд амралтынхаа талаар ярихыг оролдоод үзье багшаа гэж би. Тэгээд багш би босоод ирсэн чинь манай багш ихэндээ итгээгүй. Яг тэгэхээр намайг энийг цаасан дээр биччихээд уншиж байгаа гэд. Чи миний хажууд гараад иртэй гэд. Тэгээд би самрын өмнөчөд амралтынхаа тухаар би Францаар аягүй сайн ирсэн. Би тэгж аягүй юу яаж ирснээ сандгийн. Тэгээд Франц руу явах гэдэг бол аягүй чухал байсан. Тэгээд би 95 оны 100 ингээд Франц руу гарч ирсэн. Яаж авсан? Тэгээд нэг оюутнуудын солилцоогоор Франц хэлийг айгүй сайн сурах гэдэг дээр бол Франц хэлийг би айгүй муу төвшин би айгүй их уншиж биччихсэн. Тэгээ ярианы хэллэг юусэн байхгүй болчихвол тэгэл би чинь найз нартайгаа 3 сар би ингээд одоо би боддгийн би их л ажилласан. Яг тэгэхээр 3 сарын дараа нөгөө оюутны визийг жуулчны визийг оюутны виз болгож хувирахад заавал Монгол руу буцаж ирэх хэрэгтэй байсан байхгүй. Хэрвээ би Монгол руу буцаад ирвэл тэр бол буцаад явах ямар шансгүй байсан. Тэгээ манай найз нар ингээд 10-аад хүн цуглаад за одоо ингээд нарааг үлдээхийн тулд бид нар ямар алхам хийх ёстой вэ гэдэг ингэсэн чинь тэр дотроос 4 хүн ингээд банкныхаа хуулгыг авчираад хэрвээ нараад ямар нэгэн байдлаар хүндрэл гарах юм бол бид нар даах болно гэж батлан даалт гаргаж штэ. Тэгээ би найз нараас та нар яагаад намайг буцаад явуулж гисэн бэ? Би ч бас мэдэх гээд шүү дээ, тий. Тэгэхээр чамайг Франц хэлийг ингэж сурах гэж байгаа хүнийг буцаагаад явуулна гэдэг бол бидний хувьд одоо ухамсарын айгу том гэмт хэрэг болох байлаа гэж ярьж ирсэн. Зөвхөн өөртөө ингээд би болчлоо гэж зогсохгүй бас бусад хүмүүст өөрийнхөө бас ингээд боломжоор чадлаараа туслах юм хүмүүнлэхэн ус хийдэг гэж бас сонсч байсан. 2010 онд одоо Монгол улсад бол айгу 100-ийн жил байсан тийм ээ. Тэгэд миний ах бол тэр нэг сумын засаг дарга байж байгаад над руу би сандгийн 3 сарын 3-ны шөнө 11 цаг болж хат над руу яриад ингээд хоолон чичрээд те чи надад туслаач чи нутгийнхаа ард түмэнд туслах хэвээр чи Франц элчин лөө маргааш яриад гэж ярьж байгаа. Маргааш яриад нэг тусламж олоод өгөөч. Бид нар бол айгүй хүнд байдалд орлоо. Тэгэд миний ах би бас ингээ миний хариуцлагаас болоод энэ зүйл болчих шиг боллоо гэж ярихт нь би бол ахыгаа загнаж ирсэн. Танаас болоогүй.
Монгол орон даяар болж байгаа зуудыг та танаас болдог гэж байдаг. Зууд болж л байгаа юм чинь ийм л гэдэг. Тэгэд би ахыгаа ингээд айгүй тийм айгүй ширүүн байдлаар ахыгаа тайвшруулад буцаа тавиад тэг би унтч чадаагүй. Яагаад тэгэхээр миний ах над руу өстө олон удаа тэгж шөнийн 11 цаг болж явахд ярьж байгаагүй те. Тэгэд ингээд надаас тусламж гуйгаад ярихт нь би бас ингээд нөгөө далаа руу хийсэн чулуу шиг олголчих болохгүй байх гэд. Тэгээ шүнжэнгөө унтахгүй байж байгаа би найз нартаа захиа бичижсэн л да. Би ингээд нутгийнхандаа тусламаар байна. Бид нар нэг тийм тусламжийн гинж бий болох хэрэгтэй. Та нар надад туслах боломж байна уу гэдэг ингэсэн чинь тэгчээд би зүгээр л та нар хэрвээ ингээд надад туслах гэж байгаа бол миний данс руу мөнгө хийчээрэй гэд ингээд явуулсан. Тэгсэн чинь 14 хоногийн дотор бараг 17-8 сая төгрөг ороод ирсэн. Би найз нартаа ятгахтаа тий та нарын энэ өгсөн мөнгөийг чинь би айгу зөв замаар хэрэгэлсэн гэдгээ би ятгахнаа найз нартаа ойлгуулах хэрэгтэй юм байна гэд. Тэгээд би тэр мөнгийг одоо сайн үйлсийн жинсан гэдэг нийгэмлэг байгуулад тэгээд би увс руу яваад 26 тонн тэжээлийг бид нэр усын малчин сумын ард түмэнд тараасан, айл болгонд тараасан. Тэгээд явж байхдаа би нэг сургууль руу нэг 3 өдөр би нэг сумынхаа төвд байсан болохоор би сургууль руу орж тарахгүй юу. Тэгэл орохдоо би шоконд орсон. Яагаад орсон гэхээр 25 жилийн өмнө те миний одоо нэг биз засдаг тэр одоо бизнес газар бол яг тэр хэвэндээ өнгөн л өөр болсон болохоос яг тэр хэвэндээ байжсэн. Тэгээд би шууд ороод асууж ирсэн л да. Манай сургуульд ингээд гар угаах цэг байгаа юу гэж. Гар угаах цэг байгаагүй. Тэгэхээр 25 жилийн өмнө миний амьдарч байсан тэр нөхцөл тэр хിവэрэ байхад би тэрийг ухамсарлаж ойлгоогүй те. Тэрийг би хараагүй байна гэдэг бол миний хувьд Монгол одоо хүнийхээ хувьд ээж хүнийхээ хувьд те тэр суманд өсч төрсөн хүнийхээ хувьд би айгүй хариуцлагагүй хандсан гэж ойлгосон. Тэгэл хүний ухамсар ямар нэгэн байдлаар хөндөгдчихөрөө ажиллаханд орж эхэлдэг тийм. Тэгээд би чи айгүйх бодсон. Одоо ямар байдлаар би сумынхандаа туслах уу гэд бодохдоо би юу гэж бодсон гэхээр би баг байхдаа мөрөөдөжсэн мөрөөдлөл биелүүлээ. Тэ? Тэгвэл тэр мөрөөдлийг би өөрийнхөө төлөө биш, би үр хүүхдийнхээ төлөө биш, би сумынхаа хүүхдүүдийн төлөө. Тэгээд би дараагийн ээлжинд очихдоо би англи хэлний ангийн төгчүүлж өгч ирсэн тийм. Англи хэлний ангийг төгчүүлээд одоо айгүй сайн үр дүн гарч байгаа тийм ээ. Дараа нь би баг байхдаа цэцэрлэгт байхдаа би их олон тоглоомтой болох гэсэн, олон хүүхэлдэйтэй болох гэсэн гэж мөрөддөг байсан. Тэгээд би нөгөө сургуулийнхаа цэцэрлэгийнхээ тоглоомын тал амьтанд ороход тэр бол аимшигтай байжсэн л да. Тэгээд би тэр тоглоомын ангийг төгчүүлж өгч ирсэн тийм ээ. Тэгээд дараа нь би ямар чиглэлүүд хийсэн бэхээр Францаас би айгүй их оюутнууд сум руугаа явуулсан. Яг тэгэхээр одоо хөдөөний хүүхдүүд Улаанбаатарт ороод ирэхэд айгүй их тийм комплекстэй өөртөө итгэлгүй орж ирдэг байхгүй. Яг тэгэхээр хотын хүүхдүүд мэдээлэлд тэгээ гадаад хэл сурах талаараа дандаа давуу талтай байдаг. Тийм болохоор Франц хүмүүсийг тийш явуулаад тэднэрт англи хэлийг сурах юм бол айгүй чухал юм байна гэдэг. Тэгэд одоо би сая 2 сарын өмнө би нутаг руугаа яваад ирлээ. Тэгээ яваад ирэхдээ би бас юу гэж бодож ирсэн бэ гэхээр би өнчин хүүхдүүдэд туслах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Яг тэгэхээр би өөрөө ээжгүй миний ээж 6 настай байхад нас сурсан тийм ээ. Тэгээд ээжгүй өссөн гэдэг бол айгүй хэцүү. Би одоо өөрөө ингээд 2 хүүтийгээ харьцахдаа миний ээж нас сурснаас надад яг юу дутагдж байсан байна гэдгийг би одоо яг ойлгож байна л да. Хэлбэржүүлж тий. Тийм болохоор тэр бүтэн өнчин 40-од хүүхэд тэр нэг 6 суманд байгаа байхгүй юу? Тэгээ одоо миний бодлоор бол би тэр 40 хүүхдэд аав ээж хоёрын буцааж авчирч өгдөггүй маа гэхт тийм ээ. Яг ээжгүй өссөн хүний сэтгэлээр хандаж тэр хүүхдүүдэд туслахынсан гэсэн ийм үйл ажиллагаа явуулахыг хүсэж байна. Тэгээд өнөөдөр хүртэл би дандаа гадаадын байгууллагаас найз нараасаа тэг өөрөөсөө мөнгө гаргадаг гэсэн. Яагаад тэгэхээр Монголын нийгэмд ус төрчихгүй үйл явдал гэж юусоо байдгүй. Нэгдүгürt, хоёрдугаарт одоо өнөөдөр ч хүртэл би сумынхаа зарим иргэдийн яриаг сонсдог тий. Үнэгүй юм хийгээд байгаа хүн гэдэг чинь мөнгө кармалаад байна гэсэн үг гэж. Наран цэцэг ямар нэгэн ашиг олоод байна энэ дэр гэдэг тий. Тэгэхээр би одоо монголчууд энийг аягүй сайн тайлбарлаж одоо Увс аймагаас төрсэн гарсан залуучуудад би аягүй хандах хэрэгтэй юм байна. Монголчууд өөрсдөө
энэ нийгмийн хөгжилд идэвхтэй оролцох ёстой юм байна. Зөвхөн засаг одоо улс төрөөс засгийн газраас бид нэр хүлээгээд суугаад байвал засгийн газар тэр одоо жишээлбэл тэр Увс аймгийн малчин сумын англи хэлний анги тийм байна гэж ингэж очиж ажиллахгүй шүү дээ тийм болохоор хүн болгон нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага хэрэгжүүлэх ёстой. Одоо миний ганц айдаг юм бас тэр байхгүй. Амьдралынхээс сүүлийн моментод хүн мэдээж надад хэрвээ боломж гарвал за би амьдралдаа юу бүтээсэн бэ гэдэг ингэхээр би зөвхөн 2 хүүхдийнхээ төлөө л чадах бүхнийг хийсэн гэж хэлмээргүй. Тэгэхээр бид нар ер нь монголчуудаа уриалаад хэлэхэд тийм ээ хүн болгон өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх ёстой. Тэр мөрөөдлийг гэхдээ бусдад тулгуурлаад. Тэгэх юм бол Монгол улс аюу амжилттай хөгжин, бид нар аюу амжилттай улс орно айгуу зөв чиглэл рүү явуулна гэдэгт итгэлтэй. Тийм болохоор одоо энэ жилээс эхлээд би ингээд айгуу их тийм нуугдмал байдлаар сумандаа юм хийдэг байсан бол одоо би хүмүүсээс шаардж эхэлнэ. Та надад туслах ёстой. Бид нэр ийм төсөл төр хамтарч ажиллах боломж байна гэд уриалга гаргаад би нэлээд түлхүү энэ чиглэлийг түлхий гэж би бодож байгаа. Одоо сая өнчөө хүмүүстэд туслах байгаа гэдэр чинь та ер нь яг юу ихээр төлөвлөж байгаа даа? Одоо миний төлөвлөж байгаа асуудал бол би яг өөрийнхөө амьдрал дээр л өөрийнхөө амьдралын хөрсөн дээр л юмыг хараад байна л да тий. Одоо жишээлбэл миний ээж намайг 6 настай байхад нас урсан. Тэгэхэд миний аав их мундаг хүн байсан. Тэр хүн тий миний ээжийг нас урснаас хойш өөрийнхөө төлөө нэг удаа амьсгалаагүй гэдэгт би итгэлтэй байна тий. Тэгтэл ээжгүй байна гэдэг аягүй хэцүү. Би сандгийн сургуулиас гараад гэрлүүгээ хүүхдээ энэ хашааны өнцөгт хүрэхэд би ээж нь гараад ирэндээ гэдтэй. Яг тэгэхээр ээж минь нас урцсан гэж мэдчихсэн, ойлгож ирсэн хэрнээ эргээд л хүрээд ирнэ гэж дандаа найддаг те. Тэгэхээр би энэ байдлаа эргээд ингээд бодохоор тэр аав ээжгүй байгаа хүүхдүүд ямар байх вэ те. Тэгэхээр миний эхний алхам бол те энэ жил би 40 хүүхдэд амжилттай ажиллаж чадна гэж би бодохгүй байна. Гэхдээ 10 хүүхдэд зориулаад би юм камп байгуулъя гэж бодож байгаа. Гэр камп тий. Одоо би сумдаа чинь ингээ 2 газар дээр газар боловсруулаад дээр нь ингээд хүлэмж бариад бид нэр ажиллаулж байгаа байхгүй. Яг тэрнийхээ дэргэд тулгуурлаад би ингээд 10 хүүхэд одоо Увс аймгийн малчин сумаас тэгээд 100 сумаас нэг тийм аав ээжгүй 4 хүүхэд байгаа гэж судалгаа гарсан. Тэр хүүхдүүдийг авчираад камп байгуулад тэр хүүхдүүдтэй би Франц мэргэжлүүдийг авчирч ажиллаулаад англи хэл, математик, монгол хэл уран зохиол тийм ээ. Тэгээд дүү хөгжим одоо экологийн чиглэлээр гэдэг ийм 6 төрлийн хичээл заалгаад тэр хүүхдүүдийг би 3 сар байлгая гэж бодож байгаа. Тэгээд яана вэ гэхээр өөрчлөлтийг харна. Тэгээд тэр хүүхдүүдийг буцаагаад явуулахдаа бүх өвлийнх нь хуцыг бэлтэж өгөөд хичээлийнхэн бэлтгэлээ тий. Тэгэд энэ жил ингээд нэг 10 хүүхдтээр туршаад үзье. Тэгээд цаашаа үргэлжлүүлэх юм бол яагаад болохгүй гэж Монгол орны бүх өнчин хүүхдүүдэд зориулсан төв байгуулгад би тэр бол миний мөрөөдөл амжилтанд хүрэхийнсэн гэсэн. Тэгэхээр сайхан бусдын төлөө буян хийх юм сайхан үс дотроо өөртөө зорилго тавиа явж байгаа болохоор сайхан бэлэг баха хүмүүсээс дэмжих байх гэж бодож байна. Тий. Бас тий өнөөдөр би өөрийгөө амжилтын оргилд хүрсэн гэж би дүгнэхгүй байна тий. Тэгтээ би өөрийгөө буруу юм хийсэн гэж би боддгоо. Тэгтээ энэ буруу юм хийхгүй байх шалтгаан нь би бас надад хүмүүс аяг тусалж ирсэн. Миний найзууд, миний ах дүү нартэй надад маш их тусалж ирсэн. Бусдын тусламжгүйгээр би өнөөдрийн цэгт ирэхгүй байлаа тий. Тэгэхэд би яагаад бусдад туслаж болохгүй гэд ингэхээр хүн болгонд л асуух хэвээр хариулах хэвээр хариултууд байгаа. Тэгэхээр зочноосоо наран цэцэгчээсээ одоо та манай үзэгчдэд хандаад тий бас хэлмээр бас асуулгууд дотоо орхисон зүйл байвал бас хэлээч гэж хэлмээр байна. Тэр маань нэвтрүүлэг дуусахад өндөрлөлт өгч байна. Бүгдээрээ мөрөөдлөөл биелүүлээ. Гэхдээ тэр мөрөөдлийг өөрийнхөө төлөө биш, үр хүүхдийнхээ төлөө биш, огт хамаарлахгүй тий хүмүүсийн төлөө тэр мөрөөдлийг биелүүлээ гэж би уриалах байна. Тэгээд хэрвээ ингээд Монгол хүн болгоно альва хийсэн алхмаа ус төржүүлэхгүйгээр хийх юм бол Монгол улс бол айгүй хөгжинэ. Их олон сайхан зүйл зорж те Монголдо дандаа тийм зөв имижтэй монголчуудтай болохын төлөө бас дандаа нэг зорилгын төлөө маш их амжилттай үр бүтээлтэй хоорондоо би эндээс сайхан урам зориг магтаал өгч ажилдаг багуудтай тийм байгууллагуудтай болохын төлөө за бас бусад олон өнчин хүүхдүүд олон хөдөө орон нутгийн малчидтай бас Монгол тусламж хэрэгтэй хүмүүс туслахын төлөө гэдэг олон сайхан үйлс хийж яваа.
гарт үнэхээр бахархаж байна. За нэвтрүүлгийн уламжил ёсоор өнөөдөр би танаа студид ийм номыг бэлгэлэхээр төлөвлөсөн. Энэ ном нь ямар ном бэ гэхээр олонний өмнө үг хэлэхдээ яаж өөртөө итгэлтэй байж хүмүүст нөлөөлөх вэ гэд Дейл Карнеги гэсэн хүний ном байна. Тэгээ тийм болохоор миний энэ ном бол одоо миний мэргэжлийн одоо коммуникац тал дээр, харилцааны тал дээр үйлчлүүлэгчтэй зөвлөдөг мэдлэгийг агуулсан ном байна гэж би харсан. Тийм болохоор би чамд амжилт хүсээд те энэ номыг танаа номын санд тий. За баярлалаа үзэгчтэй. Нэвтрүүлэгтэй хамт байсанд үзэгчтэй баярлалаа. Нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар эргэн уулзъя. Баяр таа.